давхарлан бизнесийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор банкнаас нэмэлт зээл аван 778 м квадрат бүхий 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өөрийн наран зоогийн газрын объектыг барьсан байна. Эхлээд тус объектод хүнсний дэлгүүр, худалдааны үйл ажиллагаа эрхлэх зорилготой барьсан боловч тухайн үеийнхээ нөхцөл байдлаас шалтгаалаад 2007 оны 12 сараас эхлэн зоогийн газрын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Одоогийн байдлаар наран зоогийн газар нь нэгтлэн бодогч, зөөгч, тоогооч, угаагч, үйлчлэгч, манаач зэрэг 13 хүнийг тус ажлын байраар хангаад байгаа юм. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичэлцэн. Зоогийн газар ажиллуулахад хэр хүндрэлтэй зах зээл нь ер нь хэр байв? Багнуурт бол маш олон зоогийн хоолны газрууд байдаг. Энэ олон хоолны газруудаас илүү гарч олон үйлчлүүлэгчдийг татахын тулд их ажилласан л та. За ямар чиглэлээр яаж ажиллав? Тэгээд манайх бол яг энэ үйл ажиллагааг явуулахад мэргэжлийн биш байсан учраас гадны хүнээр байгууллагынхаа үйл ажиллагааг харуулж нөгөө дүн шинжилгээ хийх зорилготой байсан. Тэгээд энэ үед бол хөгжлийн шийдлийн зөвлөгөөн болж захирал маань суугаад тэндээс бол байгууллага өргөжүүлэх талаар зөвлөгөө авахар шийдсэн. Энэ бол нөгөө Европын Сэргээн Босголт банкны нэг төсөлд хамрагдаад зөвлөгөө авсан. Зөвлөгөөний үйлчилгээнд хамрагдчих явцаас тэгвэл бидэнтэй хуваалцаач. Биднэрт бол зөвлөгөө өгөх явцдаа бол эхлээд бол компани маань шинжилгээ хийсэн л дээ. Манад эдийн засгийн шинжилгээ хийсэн, бүхтлийн шинжилгээ хийсэн мөн биднэрт бол харилцагчийн үйлчилгээний талаар хичээл зарсан. Мөн компани ойрын үеийн маркетингийн талаар зөвлөгөө өгсөн. Мөн 3 жилийн стратеги төлөвлөгөөг манд боловсруулж өгсөн. За энэ хөгжлийн шийдэлд хандсанаар манайх бол үнийн бодлоготой болсон. Энэ нь бол юу гэсэн үг вэ гэвэл манайх бол хөгжлийн шийдэлд хандхаас өмнө өртгөө бол нэг сайн тооцож чаддгүй байсан юм байна. Яг ингээд наривчлан тооцоод ирэхээр хоол нэг бүр дээр тооцоод ирэхээр үн маань шал өөр болоод манайх бол зарим хоолой ашиггүй зарж байсан юм байна. Энэ өртгийг тооцож ирснээр ашиг маань жигдэрч хоолны маань бас хоолныхоо нэр төрлийг нэмсэн л дээ. Хоолны маань хоол бүр дээр ашиг маань тооцогдож гараад биднэрт бол маш их тийм үр дүнтэй зөвлөгөө болсон. Энэхүү зөвлөгөөг авснаар тус компани нь өөрийн гэсэн үйлчилгээний цоошин стандартыг нэвтрүүлж борлуулалтын орлого нь 20%-аар нэмэгдсэн. Мөн бүтээгдэхүүний өртгөөд зөв тооцоолох үнийн бодлого баримталж тухайн бизнесийнхаа зах зээлийг судалснаар өөрийн зорилттой зах зээлээ оновчтой тодорхойлж чаджээ. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичэлцэн. Сэрцэн нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын хамт олон бид Монголд зөвлөх үйлчилгээр нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Европын Сэргээн Босголт хөгжлийн банкны бизнесийн зөвлөх үйлчилгээ Монгол хөтөлбөрийн захирал оюун жаргалтай та бүхнийг олзуулах гэж байна. Тэгэхээр хөтөлбөрийнхаа талаар манай үзэгчдэд танилцуулаач. За Европын Сэргээн Босголт хөгжлийн банкнаас дэлхийн 19 оронд яг ийм төрлийн таан бас гэдэг хөтөлбөр хэрэгжиж байдаг. Хөтөлбөр эхэлснээс хойш бид нар өнөөдрийг хүртэл 105 төсөл хэрэгжүүлээд байна. За энэ төсөл маань бид нар яг бизнесийн зөвлөх үйлчилгээг дэмжиж компаниуд дээр хэрэгцээ шаардлагатай тэр консалтинг сервис буюу бизнесийн зөвлөх үйлчилгээний төслүүдийг хэрэгжүүлдэг гэсэн үг. Зөвлөх үйлчилгээ гэдэг чинь бас юу шин тэр болгон компаниуд энэ үйлчилгээг авч сураагүй, дадаагүй байдаг. Тэгэхээр ийм учраас энэ төслүүд хэрэгжсэн тодорхой үр дүнд хүрсэн тийм төслүүд их байна л да бидний хувьд case study гэж нэрлэдэг. Тэгэхээр тэр талаараа бид нэр тодорхой жишээн дээр ярихаар манай бизнес эрхлэгчид маань маш сайн хүлээж аваад ойлгоод тэгээд за үнэхээр энэ бол хэрэгтэй байна. Үнэхээр бизнес тодорхой чиглэлээр мэргэжсэн улсуудын мэдлэг чадварыг ингэж авах нь төсөл хэрэгжүүлэх нь өөрсдөө маш их өндөр зардалтайгаар дээрээс нь маш их удаан хугацаа алдчихж ямар нэг юм шинэ систем юм уу, шинэ менежментийн арга барил юм уу, шинэ технологи нэвтрүүлэх нь асар их зардалтай, асар их хугацаа тэр хэмжээгээрээ өрсөлдөх чадвар нь
буурдгийн байна гэдгийг ойлгодог болчихж тэгээд тэр ч утгаараа одоо маш их хүлээж авч байна. За энэ мэдээж бол зөвхөн бидний амжилт биш ээ тийм ээ бид нартай хамт ажилдаг одоо манай үндэсний зөвлөх мэрэгчлэтнүүд өндөр ур чадвартай зөвлөх мэрэгчлэтнүүдийн ач харгын энд байж байгаа тийм ээ. Тэгэхээр энийг мэдээж дуртахгүй өнгөрч болохгүй. За тэр дундаа манад идэвхтэй одоо маш идэвхтэй ажилдаг хэд хэдэн одоо зөвлөх консалтинг компаниуд юм уу зөвлөх компаниуд байдаг. За тэрний дотор мэдээж хөгжлийн шийдлийг нэрлэхгүй одоо өнгөрмөргүй байна. Хөгжлийн шийдэлтэй бид нар өнөөдрийг хүртэл 9 одоо төсөл дээр хамтарч ажиллаад 9 төсөл нь бүгдээрээ одоо амжилттайгаар хэрэгжээд дууссан. За яг одоогийн байдлаар нэг төсөл, 2 төсөл одоо идэвхтэй явж байна. Ойрын одоо хэрэгжээд дууссан. За яг одоогийн байдлаар нэг төсөл, 2 төсөл одоо идэвхтэй явж байна. Ойрын одоо хугацаанд одоо энэ маань дуусна. Бас нэг чиглэлээр ажиллаж байгаа нь юу вэ гэхээр за бид нар сүүлийн үед уул уурхай хөгжүүл гэж ярьдаг болсон. Тэгээд уул уурхайг дагаад мэдээж таун development буюу хотын хөгжүүл гэж яригдах нь заашгүй одоо яригдж байна л да. Тэгээд энэ дээр бид нар одоо хөгжлийн шийдэлтэй бас хамтарч ажиллаад тухайн одоо юу гэдгийг оюутлага 5-7 он тийм ээ тэр ухаан удгийн ойролцоох тэр нутаг дэвсгэрт бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаа юм төслийг хэрэгжүүлж байна. Эхний үр дүн бол маш сайн гарсан. Энд бол бид нар маш сэтгэл маш хангалуун байгаа. За бид нар тэнд одоо яг үйл ажиллагаа явуулж байгаа тийм жижиг бизнес эрхлэгчдэд одоо мэрэгжлийн зөвлөгөө өгсөн, сургалт явуулсан. За тэгээд тэр хэмжээгээр тэр бизнесүүд бол маш сайн сайжирч байна. Эхний санхүүжилтээ авсан ч гэдэм үү те. Банкуудтай бид нар холбох үйлчилгээг хийж байна. Тэгэхээр энэ дээр бол хөгжлийн шийдлийн одоо тийм ээ зөвлөхүүд одоо маш сайн ажилласан. Энэ дээр манай хөтөлбөрийн зүгээс ч одоо маш их тийм талархалтай байгаа гэдэг юм уу тийм юм байна. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичилсэн. Хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын салбарууд өөрсдийн үйл ажиллагаагаа явуулдаг бүс нутагтаа үзэсгэлэн худалдааг байнга зохион байгуулж харилцагч нараа борлуулалт хийхэд нь томоохон дэмжлэг үзүүлдэг билээ. Энэ жилийн хувьд Багнуур салбар жил бүрийн намар зохион байгуулдаг шинэ ургац үзэсгэлэн худалдааг дүүргийнхээ засаг даргын тамгын газар мөн хаан банктай хамтраад нацагд орчин талбайдаа амжилттай зохион байгуулж байна. Жилийн үзэсгэлэн худалдааны зорилго бол Монгол хөрсөнд ургасан чанартай үнэ хямд төрөл бүрийн ногоог үйлдвэрлэгчийн гараас шууд хэрэглэгч нарт хүрэхэд оршдог билээ. Мөн энэ жилийн хувьд Багнуур салбарыг хэрэгжүүлсэн хүлэмж төсөлд хамрагдсан харилцагч нар өөрсдийн анхны ургацаа хураан оролцсон илүү шинэлэг байсан юм. Ингээд үзэсгэлэнгээс бэлтгэсэн мэдээллээр сорь цай нэвтрүүлгийн мэдээлэл болон үргэлжилж байна. За энэхүү үзэсгэлэнд маань өнөөдөр Багнуур дүүргийн хөрсөнд ургасан, Багнуур дүүргийн иргэд төлөөлөгчдийн тарьж ургуулсан шинэ гооны одоо Багнуур дүүргийн арга иргэдэд борлуулж тэднийхээ үнсний эрүүл ахуйн хүнсний хэрэгцээгээр хангах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа. За мөн энэ арга хэмжээг зохион байгуулахдаа бол бид бүхэн Багнуур дүүрэгтээ хүлэмж гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж энэ хөтөлбөрт хамрагдсан хүмүүс маань өнөөдөр энд ихэнх хувь нь энд ургацын байр олцож ногоогоо борлуулж бүтээгдэхүүнээ борлуулж байна. Бид бүхний санаачлагаар хүлэмж гэсэн хөтөлбөрийг Багнуур дүүрэгт хэрэгжүүлж байгаа. За энэ хөтөлбөр маань бол нийт иргэдийн дунд чөлөөт саналаар зохион байгуулсан санал хүсэлтийг авч энэ хөтөлбөрөөр бол бид бүхэн иргэдээ сургалтанд хамруулад мөн хүлэмжээр хангаад тэгээд дээр нь ногоогоо тарьж ургуулах, ажиллах энэ бүх үйл явцад нь бол оролцоод одоо эцсийн дүндээ өнөөдөр бид бүхэн борлуулах үйл ажиллагаанд нь оролцоод ийм цогц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага дүүргийн халамж үйлчлэгийн хэлсүүдэл бид бүхэн хамтарсан зохион байгуулж байгаа. За хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага бол мэрэгжлийн сургалтаар энэ төсөл хамрагц улсуудыг хангасан байгаа. Мэргэжлийн тусалцаа үзүүлсэн. Дүүргийн засаг даргын тамгын газар болон халамж үйлчлэгийн хэлтс маань бол эдгээр улсуудад шинээр ажлын байр бий болгоход нь дэмжлэг тусалцаа үзүүлж хөдөлмөрийн эрхлэлтийн дэмжих сангаас зээлийг бол олгосон. Манай банкны зүгээс бол энэ зээлийг олгож мөн бизнес эрхлэлтийн санхүүгийн тусалцаа үзүүлэх энэ арга хэмжээнийг цогцоор нь авч зохион байгуулсан юм аа. За энэ жилийн үзэсгэлэнгийн маань гол онцлог гэх юм бол энэ намар 4 сар хавар 4 сараас эхлээд манай салбар маань манай салбар хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын Багнуур салбараас санаачлан хаан банк хөдөлмөр албан зөвлөлийн нийслэлийн дэмжлэгтэйгээр хүлэмж хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. За энэ хүлэмж хөтөлбөр маань ямар ач холбогдолтой вэ гэхээр бага хувийн хүүтэйгээр
бага хувийн хүүтэйгээр иргэдэд хүлэмж нийлүүлэх юм үйл ажиллагаа болсон. Тэгээ бид нар энэ манай хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагаас энэ хүлэмж авсан харилцагчдаа одоо ногоо тайрахтай ногоо хүр үржлэгээ бэлтгэхээс нэхлээд өнөөдөр энэ ургац цаа борлуулах хүртэл бүх үйл ажиллагаанд нь сургалт зөвлөхөө мэдээлэлээр хангаж ажилласан. Хүлэмж хөтөлбөрт маань нийт 14 харилцагч хамрагдсан. Өнөөдрийн үзэсгэлэнд маань оролцож байгаа харилцагчдын ихэнх нь одоо манай үзэсгэлэн худалдаанд хүлэмж хөтөлбөрт оролцсон харилцагчд байгаа. Анх одоо хавар 3 сар гэхэд ногоон тарих талаар ямар ч мэддэхгүйгүй байсан хүн өнөөдөр одоо ургацаа хавраагаад энэ үзэсгэлэн худалдаан дээр борлуулж байна. Тийм нь бол одоо яа харахгүй шууд үр дүнд гарсан гэж ойлгож байна. Үзэгчдээ Суурьцхан нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын Багнуур салбараас та бүхэндээ хүрлээ. Тэгэхээр хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын нэвтрүүлгээрээ амжилттай яваа харилцагчдыг тантай уулзуулдаг нь нэг учиртай. Мэдээж ижил төстэй бизнес эрхлэгчид нэгнийхээ амжилттай яваа бизнесээ санаа авч өөрийнхөө бизнес нэг тасгай зүйлийг нэмэр олгон тусгаж авна гэдэгт бид итгэлтэй байдаг юм. Ингээд энэ удаагийн нэвтрүүлэг та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Магадгүй бизнес эрхлэгч та бизнесийн амжилтын түүхээ хамтдаа хөгжлийн шийдэлтэй бичлэхийг хүсэж байвал доорх утас хаягаараа бидэнтэй холбогдоорой. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.